Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Соёлтой өнгөлөг хот буюу сөөх подкастын маань ээлж дугаар эхэлж байна. За тэгээ та бүхнийг өнөөдөр ямар зочинтой танилцуулж байгаа гэхээр Монхорус электрик компани ерөнхий инженер Гал Одрахыгаа урьж оролцуулаад байна. За галаадаа өнөөдрийн мэндийг хүргэе. За сувирлага хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За ер нь бол яг манай подкастыг ер нь мэдж байгаа шүү дээ. Бид нэр сөөх гэд бас нэрнээсээ ч гэсэн харагдаж байгаа бах тий. Сөөх дээр тулгарч байгаа асуудал за тэгээд мэрэгжлийн байх тухай за тэгээд ер нь бол одоо энэ байшин барилгыг хүмүүст ойлгуулъя. Тэгээд бүр ингэ деталь болгоноор нь ойлгуулъя гэсэн тийм зорилготой байна. За тэгээд өөрийгөө танилцуулъя. За баярлалаа. Ерөнхий төрөнд одоо подкаст урьж оролцуулсан тананд бол баярлалаа. За тэгээд намайг Гал Одрах гэдэг Монхорус электрик компани ерөнхий инженерээр ажилладаг юм байна. Ингээд өнөөдрийн бас подкастыг үзэж байгаа хэд үзэгчтэй бас өнөөдрийн мэндийг хүргье. За галаа маань ер нь бол цахилгааны инженерээр одоо их олон жил ажиллаж байгаа тийм миний мэдхийн одоо баг 10 гаруй жил болсон. Тийм 12 жил ажиллаж байна. байна. 12 жил ажиллаж байна тийм. Тэгээ одоо Монхорус электрик компани одоо нэг алсын бодлогот нь бас юм сервис үйлчилгээгээ одоо дэлгэрүүлье гэсэн тийм зорилго байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр талаараа хоёулаа яриад эхлэв. Тийм. Ер нь яг хуу бид нар чинь Монхорус электрик маань өөрөө ер нь зөвхөн угсралтын компани анх байсан. Тэгэл одоо бид нар чинь офис, үйлчлэгээ, орон сууц, сургууль, цэцэрлэг гэдэг ер нь бүхэл төрлийн объектад цахилгааны угсралт хийгээд явж байсан. Гэтэл нэг зөвхөн угсраад орхихгүйгээр тэр цаана нэг ашигт үйлчлэгээ маань бас орхигдоод байгаа юм байна. Энийг бас яг өндөө мэрэгжлийн компани хийх ёстой юм байна. Ингэж энэ үйлчлэгээ маань бас илүү чанартай, найдвартай, бас аюулгүй байх юм байна гэдгийг харцгаа цаашдын зорилгоо бас ер нь ашиглалт тал руугаа илүү төлхөө чиглүүлж бас ажиллах зорилттойгоор явж байгаа тийм. Манай подкастыг илүү сөөхийн дарга нар ч юм уу за тэгээд бас барилгын компаниуд илүү их үзээд байгаа юм. Тийм. Тэгэхээр одоо сервис гэхээрээ бас яана гэсэн үг байх уу? Тэ одоо 7 хоногийнх ч юм уу, сарынх ч юм уу яаж одоо тэр нөө сервис үйлчлэгийг хөгжүүлж явах вэ? Энэ маань ингэж яг хуу нөгөө тухайн одоо сервис авж байгаа газрын маань онцлогоос хамаарат байгаа. Жишээ нь үйлчлэгээний төв байх юм уу, офис байх юм уу, үйлдвэр байх юм уу, засварын газар байх юм уу, орон сууц байх юм уу гэдгээс хамаарат одоо нэг сервис их хугацааны хувьд давтамжийн хувьд өөр болчихж байгаа. Жишээ нь цахилгааны ачаалал өндөртэй газар бол ер нь сар тутамдаа ч юм уу, эсвэл бүр 14 хоног тутамдаа байнгын ер нь шалгалт үзлэг хийж явах шаардлагатай. Тэр чинь нэг ачааллаас хамаарат цахилгааны хэлбэлцлээс хамаарат тэн дээр ямар нэгэн галын аюул үүсэх эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр тэрийг бол байнгын шалгаад чангалгаа үйлчлэгээ цэвэрлэгээ энэ зүйлүүдийг хийж явах шаардлагатай. Дээрээс нь цахилгааны тэлэлт аягүй хийдэг компаниуд байдаг. Газрууд байдаг тий. Зогсоолчлог ингээл нэг шинэ үйлчлэгээний газар орж ирдэг ч юм уу. Эсвэл шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлж байгаа газрууд байдаг. Энэ болгон дээр нэг мэрэгжлийн компаниас зөвлөгөө аваад яг манай самбарын ачаалал болж байгаа юм уу? Энэ дээр бид нар ямар кабель утас хэрэглэх ёстой вэ? Энэ манай үндсэн цаад ачаалал маань болж байгаа юу гэдэг. Энэ болгоныг ингээд наривчлан тооцоолоод явах хэрэгтэй. Орон сууцны хувьд бол харьцангуйгаа айгүй. Нэг юм огцон өндөр хэрэглээр харьцангуйгаа айгүй. Яг нэг оргил ачаалал юу яриад орон сууц маань өндөр ачаалал авахаас харьцангуйгаа. Харин үйлчлэгээний төвд орон сууцнууд бол арай өөрөөр хэрэгтэй. Энэ үйлчлэгээний төвд одоо шинэ зөвхөн дэлгүүр гэж бол. Гэтэл үйлчлэгээний төвд ресторантай газрууд байгаа. Рестораны үйл ажиллагаа маань цахилгаан хэрэглээ айгүй өндөртэй төвчөөс. Энэ дээр бас ер нь байнгын сервис үйлчлэгээ хяналт хийж явах шаардлагатай байдаг. Одоо нэг баярлалаа гэж хэлмээр санагдаж байгаа юу гэхээр манай сүүхийг авраач одоо нэвтрүүлэг дээр одоо танай компани бас ингээд дэмжигчээр оролцоо тий яг ингээд цахилгааны үзлэг энэ төр бид нар хийгээд дүгнэлт гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо би амар харамсаад байгаа байхгүй юу. Тэгээд нийт дээрээ баг орон сууц бүгдээрээ цахилгааны асуудалтай. Нэм кабелууд ингээд харцаагаал ингэж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг одоо ер нь яах юм? Хүмүүс маань одоо энэ цахилгаан эрсдэл гэдгийг аюулсаа ойлгож үзэх хэрэгтэй. Тэгэхгүй нэг яг хуучны ойлголт байхгүй. За нэг хоёр утас нийлүүлээд нэг юм асчил байвал гэрэл асчил байвал болоо. Юм за тогон залгахад арзадхан залгахад тухайн тоног хөрөмж нь ажиллаж байвал болоо гэдэг нэг үндсэн ойлголт яваад. Тэрний цаана нэг аюул том эрсдэл байгаа. Аюул байгаа. Энийг олж харах хэрэгтэй. Тэгээд сөөхүүд маань одоо нэг мэрэгжлийн байгууллагатай хамтраад ер нь нэг юм байрныхаа хамгийн өндөр эрсдэлтэй хэсгүүдийг тодорхойлох хэрэгтэй. Айл өрхийн хувьд бол харьцангуй гайгүй л дээ. Нөгөө айл маань яг одоо цахилгаан тогооч үед юм уу те яг нэг плит одоо дуков яг нэг өндөр хэрэглэнүүд нэг хэмэл зүйлүүд байгаа. Галтгооны хэсэг дээр л голчлон байгаад байгаа. Гэтэл орон сууцны үед яаж нэхлээр нөгөө нэг юм доор байгаа яг үндсэн цахилгааны самбар маань хэв юм байна уу? Лифтний самбар маань зүгээр байна уу? Тэгээд манай орон сууц ер нь газардуулахтай билүү? Аян хамгаалалт байгаа билүү? Эдгээр зүйлүүдээр шалгуулах хэрэгтэй.
Тэгээд нэг тогтмол сервис буюу одоо нэг давхруудын самбаруудыг үздэг. Нэг давхрын одоо ихэнх барилгууд дээр B1 давхрууд байдаг шүү дээ. Цахилгааны ерөнхий оролтын самбарыг байнга шалгуулад зөвлөж үйлчлэгийг нь хийлгэж авах хэрэгтэй. Тэгэхгүй тэн дээр нэг магадгүй халалт, сулралт үүсснээс болоод бүх айлуудын тоног хөрөм шатах ч юм уу, эсвэл барилгын босоо магистрал шатах нэг юм хөрслүүд бас гараад байгаа. Ус дулааны чинь бол контор авчиж байгаа юм. Орон сууцны дэд аж ахуйн контор. Хүт чинь болохоор цахилгаан авчиж байгаа. Тэгэнгүүт тэр цахилгааны тэр хүтээс хүмүүс хурж ирээд тэр чангалгаа мангалгааг хийдэг үстэй. За яг хэрэглэгч үйлчлэх төвөөс бол яг чангалгаа энтриг бол хийхгүй. Тэгэхээр ч одоо байгаа санагддаг. Ер нь хийдэггүй. Би яг нэг яг улсын байгууллага яг нэг ажлын цар хүрээнд яг тэр ордог хэсгийг яг мэддэг. Гэхдээ бол яг нэг үндсэн тоолрын заалт тэгэл бусад яг нүүшгнүүдэл үзүүлдэг. Бусдаар бол одоо тийш нэг орон сууцны одоо тухайн орон сууцны мэдлэлд байгаа самбарыг одоо түгээхээс ирээл чангалаал цэвэрлээл ийм үйлчлэг бол одоо байхгүй. Гэтэ одоо магадгүй дуудвал хийдэг байж магадгүй тий. Тийм одоо магадгүй нэг юм хөсөлт өгж болдог байх л та. Одоо манай дээр нэг ийм үйлчлэгээ хийгээд өгөөч гэвэл магадгүй тэр тодорхой тарифтай ч юм уу байдаг байх. Бусдаар бол яг нэг энэ Улаанбаатар тугаар энэ олон орон сууц, энэ олон аж ахуйн нэгжийг одоо цахилгаан түгээхээс ч юм уу тий ирээд хүмүүс байнгын тийм арчилгаа цэвэрлэгээ хийх бол боломжгүй. Тэгэхээр тэр ажлыг одоо сөөх хариуцах хэрэгтэй. Үндсэндээ сөөхөл хариуцж байгаа юм аа. Тэгэхээр чинь сөөхийн дарга маань тэрийгэ мэдгүй байгаа тохиолдол одоо маш их байна л гэж би хараад байна л да. Тийм яг үнэ. Одоо нэг мэрэгжлийн бус байгаа нь угаасаа ойлгомжтой. Мэдээж нүүн сөөхийн дарга заавалчгүй цахилгааны мэдлэгтэй хүн байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр сөөхийн дарга маань хөвөл оршин суугч л байгаа шүү дээ. Тэгэхээр цахилгааны яг нэг мэрэгжлийн компанитай л хамтраад ажиллавал хаана хүндрэл нь бага юм. Гэхдээ яг зүгээр нэг юм барилга ашиглалтын дүрм гэдэг бас байдаг л да. Энд дээр бол яг орон сууц олон нийтийн барилгыг бол одоо хавар намрын улиралд нэг удаа заавч үзнэ. Гэхдээ нийт эзэмшлэн тэр бүгдийг хамруулад үзнэ гэдэг заалт байж л дээ. Тэгэхээр яг жилдээ нэг 2 удаа ч юм уу те үзээд ядаж нэг самбараа зөвөрлүүлээд чангалуулад үндсэн одоо тэгээ халалтаа үзүүлээд за манай кабелууд дээр халалт байна уугүй юу гүйдлийн утга нь хэд байна те энэ кабель болгоомж нь өөрөө гэсэн гүйдэлтэй авах утгатай шүү дээ те энэ утгандаа байна уугүй юу гэдгийг бас нэг шалгуулчих хэрэгтэй. Хэдүүлээ нэг 2 байран дээр ингээд цахилгааны ажил хийсэн шүү дээ. Тэр одоо жишээ нь бас жишээ болгоод ярьчий гэж бодоод байхгүй юу. Тэнгүүд одоо за 39 дугаар байр за аркташар гэдэг тийм 39 чинь 20 жил болж байгаа аркташар чинь 40 жил болж байгаа барилга байгаа шүү дээ. Тэгээ бид нар ингээд самбарыг нээж үзэл ойлгож байгаа байхгүй тий. Тэгэхээр тийм нөхцөл байдал байгаа одоо орон сууцуд юу яг яах вэ? Одоо үгүйсээр нэг юмд оройтно гэж байдгүй шүү дээ тий. Тэгэхээр ер нь зүгээр яралтай л нэг юм ашиглалт үйлчлэг хариуцсан компанид болоод тэгээ тэрийг байнга шалгуулах хэрэгтэй. Одоо ихэнх орон сууцнууд ер нь бол лифтний ашиглалтын компанитай болцсон шүү дээ. Тий. Яг л лифт байнгын арчилгаа шаарддаг. Цахилгаан хөрх юмдүүлээ яваал байна. Тэсэл энэ. Гэтэл нөгөө нэг чинь тэсээр байгаа халсаар байгаа гал гарчдаг. Тий. Тэсээр байгаа одоо дундуур тасарчдаг асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр тэр бүр нэг юм хэцүү тулахаас өмнө л наан одоо сервис үйлчлэгээс авч явах хэрэгтэй. Одоо бид нар чинь тэр нэг 2 байраар орж үзэх чинь те самбарын 830 л дотроос нь одоо мэдгүй хэдэн оны ямар хоог байгаа мэдгүй зарим баг пүнк шиг болцсон. Тэгээ автоматууд нь нэлээд эртний кабель мавлууд одоо шууд шинээр гаргаад байсан. Мэдээж тэр нэг сөөхийн одоо дарга нарт бас хэцүү асуудлууд байдаг шүү дээ. Юм хэлэх гэхээр одоо хүн олддгоо те. Нөгөө хүн маань нэг үнэхээр мэржлийн хүн ч юм уу биш ч юм уу мэддэггүй. Тэгээд нэг хийлгүүлждэг. Нөгөө хүн маань нэг гадаа гэрэл асаамаар нэг л асаагаад өгчдөг ч юм уу те. Манай орчны энэ давхрын гэрэл байхгүй болсон бол асаагаад өгчдөг. Гэтэ нөгөөдгүйгээ авчиад ингээд ямар ч нэг юм стандарт хангаагүйгээр шууд илэр татчихсан. Нөгөөдг нь ингээд байнгын самбарныхаа онгойл талтанд ёсроод ил гарцсан те. Хин нэгэн гүйччихэд хүчтэл нэр хүч хэрсэлтэй ийм нөхцөлөд байж байгаа. Эн чинь яг орон сууцны нөгөө нэг давхрын самбар ерөнхий оролтын самбар дээр гарч байгаа тэр эрсдлүүд чинь за нэгдүгээр галын эрсдэл байгаас гадна хоёрдугаар нь нөгөө байнгын оршин суугчд явж байгаа. Ийм учраас нөгөө хүн хүчтэл нэр хүч хэрсэлтэй байхгүй. Тэгвэл одоо бид нар чинь ингээд гудамжинд ингээд нэг гудамжны гэрэлтүүлэг дээр те уцал гарцсан байж хүн тогон суулчлаа тэргээл асуудлууд яригдж байгаа шүү дээ. Яг энтэй ижлэх асуудлууд орон сууцны дотор байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь нөгөө манай сүүхийг аврагч нэвтрүүлэг хүртэл ярьжсэн шүү дээ. Хүний нөгөө хамгийн ая тухтай тайван аюулгүй байх газар чинь хүний гэр орон байгаад. Гэтэл гэр нь өөрөө ингээд эрсдэлтэй байгаад байгаа гэдэг чинь аюул том аюул бас аюул хэцүү зүйл. Тэгээд нөгөө оршин суугч нар маань бас юу гэж ойлгож байгаа вэ гэхээр миний гэр дотор ямар ч асуудалгүй байна. Тэгээ миний хаалган доторх л миний гэр.
Тэнгүүд ингээ орц коридор бол одоо хин нэгний тэр сөөхийн даргах гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд чинь үндсэн тэр кабел утас одоо тэр далд монтаж энэ чинь бүгдээр л тэр коридор чинь дамжиж л орж ирж байгаа гэдэг. Тэгээ маш энгийн ойлголттой юмыг л ерөөс ойлгохгүй. Гар зүгээр ингээд хайхамжгүй. Тэгээд магадгүй нөгөө сөөхийн даргахтаа найддаг ч юм уу те нэг тийм л. Энэ дээр зөв яг ингээд бүгдээрээ нэг юм оролцоотой байх хэрэгтэй л те. Ер нь оросууд одоо би ч гэсэн нэг юм оршин суугч хүн биш те те. Тэг чи ингээд манай байран ч гэсэн ялгаагүй ингээд нэг юм үе ингээд гэрэл нь ялтгүй шатцсан энэ тэнд ингээд зэмнүүд харагдчихлаа байхгүй. Эсвэл нэг эрсдэл ганц нэг юмуд харагдана. Тэгээ энэ дэр хүн болгон өөрсдийн оролцоотой байх хэрэгтэй л те. За манай энэ давхар ер нь юм байна. Энэ дэр ил ямар арга хэмжээ авахгүй. Нэг сөөхнэг нийлээд хуралддаг шүү дээ те. Энүүгээр бүгдээрээ цахилгааны хэрэгслийг нэгдүгээр үгүй хийчихэж гэдэг юм те. Цахилгааны хэрэгслийг нэг удаа дараад авцсан байхад дараа нь бол зөвхөн байнгын нэг юм тогтмол сервис үйлчлэгээр цахилгаан маань ингээд хэвийн хөрвүүлээд яваад ах боломжтой. Яг айлын дотор аюулгүй байж болох ч гэсэн тэр айлын үндсэн цахилгааны монтаж тэр айлыг дижээж байгаа бүх кабель шугам нийт эзэмшлэр гэж байгаа. Тэр чинь нийт эзэмшлээ хүн харилцах хамгаалах хэрэгтэй. Дээрэс нь одоо орц руугаа ороод гэр хүртлээ тэр хүн нийт эзэмшлэр зорчиж байгаа шүү дээ. Дандаа гэрэлтэй байгаа шүү дээ. Тэр хэсэг бас аюулгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр орчны хэрэг гэрэлтүүлэг бүх юм одоо хэвийн ажиллах хэрэгтэй. Дээрэс нь орцонд үүж байгаа зүйл хүүхдүүдтэй 10 жил хүүхдүүд ч юм уу хоорондоо тоглож үүж байгаа бие биенийгээ санамсруулах шийдэнд очиод тогонд наалтчихвал байх хэрэгтэй байхгүй. Тэр нэг иймэрхүү эрсдлүүдээ л бүгдээрээ ер нь шатчтанд арилгах л хэрэгтэй. Миний тулд одоо хүн болгоны л оролцоо хэрэгтэй. Ингээ бүр үнэхээр ингээд амар болцсон. Тэгээ 20 жил болцсон. Тэгээ ингээд нөгөө тухайн барилгын компани одоо гүйцэтгэлтэй ч холбоотой байгаах мэдээж авч явж байгаа нөхдүүдийн ч тийм те тэгээ дундаас нь ингээд ажлыг сайжруулж ийн гэгээд муудах байгаа ч хүмүүс байгаа хэл та. Тэгээд шинээр одоо яг барилгад одоо яг анх хийсэн шиг нь бүх цахилгааны ажлыг сайжруулна гэж байх уу? Хүндрэлтэй. Хэцүү. Гэхдээ бүр боломжгүй зүйл бас биш. Эндээс нэг юм шатараалан тэрийг ингээд сайжруулж болно. Яг бид нар бол одоо шин офис одоо үйлчлэгээний газрууд дээр бол яг тиймэрхүү үйлчлэгүүдийг санал болгодог. Бид нар наривч сүзлэг гэж хийдэг. Одоо ер нь 16 оноос өмнөх барилгуудад яг та нэг барилгын зургийг гаргаад ирэх чиглэл аягүй хэцүү. За та байгаа болов байхгүй болов нэг энд нэг юм зураг байсан байхгүй гэх юм хэн байхгүй алгуулсан. Тэгээ тэрнээс хойш нөгөө барилга маань ч дотор талд аягүй их өөрчлөлтүүд хийсэн мэт. Энэ дээр яг бид нар ороод нэг үржил наривчж үздэг. Арьсаад болгоны задлаад, гэрэл болгоны задлаад тэгээд за төдөн гэрэл нийлээд нэг групп болоод энэ унтраалган дээр иржээ гэрлийг нь холболт зүг буруу юу. 5 шиг харьцаадаг 6 шиг харьцаадаг нийлээд энэ групп дээр иржээ самрын тэр автомат нар иржээ. Утсан тийм өгтөлтэй юм байна. Хэрэглээгээ даачийн даахгүй. Дахиад самрууд нь нийтэд төдөө автомат байна. Ажиллагаатай юм ажиллагаагүй юм гүйтлүүд нь юм байна гэдэг. Маш нарийн үзэж байна. Ингээд нэг хүртэл ингээд шалгаж үзээд тухайн газрын зургийг зурж өгдөг. Цахилгааны зургийг. Тэр нь эргээд нөгөө нэг юм мэржлийн компанид хандсны бас нэг юм том давуу тал. Эргээд тэр компаниас үйлчлэг авсан ч бай аваагүй ч бай. Өөр хин нэгэн мэржлийн очиход нөгөө нэг цахилгааны гаргасан зургийг хараад ойлгох боломжтой гэсэн. За танаа энд чинь нөөц байгаа юм байна. Энэ самбар чинь ерөнхийдөө тулцсан юм байна. Нөөцтэй газраас идлээ тижээлдээ дараагийн хэрэглэгээ өгөөч гэдэг юм. Ингээд явах юм бол аюулгүй. Аюул багтай байдаг. Ер нь бол бас нэг талаараа гарч болох эрсдлээс урьдчилсан сэргийлж ийна л гэсэн үг шүү дээ. Яг энэний дагуу нөгөө нэг эрсдлийн зэрэгээр ангилаад өгч байгаа. Танаа энэ хэсэг чинь хамгийн өндөр эрсдэлтэй байна. Энийг яралтай солих шаардлагатай. Энийг бол яг явцын дунд солих хэрэгтэй ч гэдэг юм тий. Ингээд ялгаад өгчхөр хамгийн эрсдэлтэй хэсгээ сайжруулчихаар бас нөгөө нэг тухайн объектод байсан өндөр эрсдэлт нь арилжиж байгаа. Ийм шатлалаар л хийж болж байгаа. Бүтэн засна гэвэл одоо айгүй их цаг хугацаа бас хөрөнгө мөнгөний асуудал. Маш их хөрөнгө орно. Тэгээд магадгүй одоо нөгөө ингээд тогийн таслаад л одоо бид нар ингээд улсаас ингээд станц эвдэрлээ гэж тог таслахад ямар их нервтэй болж байна тий. Тэнд ингээд юмнууд эвдэрч ийн гэж тэгж яхад бүхэл бүтэн магадгүй 16 давхар байшингийн цахилгааныг шинжилхийн тулд тий мэдгүй яаж ч таслахыг бас мэдэхгүй байна л да. Тий маш их хязгаарлалт юм. Судлаад яригдана. Мэдээж яг нь үндсэн үйл ажиллагааг хэвийн байлгаж гад тий кабель шугам нэмэлтээр татаад янзлаад буцаагаа салгах ч юм уу тийм байдлаар хийгдэн л гэсэн ч гэсэн одоо тогны царалт бол байнгын л хийж таарна сүлээд хугацааны хувьд айгүй урт болно. Бас нөгөө хүмүүсийг айлуулах нөгөө нэг ажиллаа хийгээгүй ч юм уу амарж байгаа цагаар нь бас явахгүй тулд тий таслахгүй тулд нөгөө цагийг бас зогсох хэрэгтэй болно гэх. Тий энийг бас ингээд зориуд асууж байгаа юм л да. Одоо ингээд бид нарыг нэвтрүүлэг хийж явах явцад л одоо тэр ингээд асуудлууд ингээд босч ирж байгаа байхгүй ингээд тий. Тэнгүүд нөгөө удирдах зөвлөл оршин суугч нар сүүхийн дарга нар маань манай барилгын одоо цахилгаан л амар хэцүү байгаа гэл өөртөө бас айдаг тий. Тэгээ тэнгүүд энийг ингээд шинжилж болох уу гэл ингээд амар гой ингээд хүсэл ингээд бодож байгаа байхгүй. Тэнгүүд тэрэнд ингээд цаг их ордог байх нь
Тэгээ маш их таслалт хийн. Тэгээд гол нь хамгийн их нь мөнгө их хэрэг болно те. Мөнгө их орно. Мөнгө их орно. Тийм. Тэр чинь нэг цахилгааны утас кабель маань өөр, материал маань өөр. Үнэтэй зардал байгаа гэдэг. Тэгээ цахилгаан хийж байгаа ажилчид маань бас өөрөө нарийн мэргэжлийн ажилчид байгаа гэдэг. Тэгэхээр энийгээ дагаад бас нэг үнэлгээний асуудал. Тэгээ одоо юу одоо ингээл кабель утасныг ингээ хоёлаа ярил л та. Кабель утасны одоо ингээд юм стандарт шаардлага нь одоо өөр болоод ч гэдэм юм уу магадгүй 20 30 жилийн өмнө ашиглаж исэн кабелүүд нь хэрэггүй болно гэсэн юм бол байх уу? Яг нөгөө нэг кабелийг татсан орчноос бас хамаарж байгаа. За. Нөгөө үйлдвэрлэгчийн нэг юм юунууд бий л те. Одоо нэг заавар зөвлөгөөнүүд бий л те. Одоо энэ кабелийг одоо ийм орчинд татах хэрэгтэй ч гэдэг юм те. Тэгэнгүүт мэдээж нөгөө 20 жилийн өмнө шууд цутгалтанд хийгээд одоо шууд алдалцсан ч юм уу те. Эдгээр чинь ингээд л мөнхийн дотор ингээд нэг юм уралдаар ч юм уу байж л те. Тэгээ эндээсээ үүдээд дундуураа тасрах янз янз болдог. Эсвэл олон жил болж байгаа ингээд нөгөө тэр чинь хоолойгүй шууд шавардсан байгаа учраас хүмүүс нөгөө зураг тогтоох гэж юм ямар нэг юм хийх гээд дэрэлдэхтэй тасалчдаг. Ингээд л ерөөсө тэр хэсэг нь ингээд тэр чигтээ дижилгүй болчдөг. Иймэрхүү асуудал. Одоо дээрэс нь бас юу гэсэн сүүлийн Орос улснуудад хөнгөн цагаан утас ашиглахгүй байна. За. Дандаа зис кабель ашиглаж байгаа. Дотор цахилгаанд. Зөвхөн нөгөө нэг хөнгөн цагааны ямар үе ашиглаж байгаа юм бэ? Гаднаас нөгөө үндсэн оруулахын кабель оруулж ирэхтэй. Энэ маань аюу өндөр зардалтай болдог байхгүй. Тийм учраас нөгөө нэг хөнгөн цагаан кабелаар татаж одоо доор ерөнхий шийдэн дээр нь хөнгөн цагаан кабелаар өгөөд тэрнээс цаашаа болохоор дандаа зис кабелаар тараалт хийж байгаа. Сүүлийн үеийн одоо байр авч байгаа хүмүүс бол ингэж хийж байгаа юм байна гэдээ ойлгочихж байгаа. Ер нь бол яг ингээд подкаст хийж байгаа бас зорилго нь юу гэхээр ингээд худалдаж авч байгаа одоо байр худалдаж авч байгаа хүмүүс бас мэдлэгтэй болох хэрэгтэй байгаа байхгүй тий. Тухайн байраа худалдаж авахдаа магадгүй тий. За галын одоо энэ юу сенсор интернет ажиллаж гин үү? За мэдээж унтраалга харьцаатг нь ажиллаж гин үү гэх тийм тий. Тэгтээ одоо сайн чанартай брэнд ч юм уу одоо тэр кабелийнх нь утсыг асуудаг байвал болчвол магадгүй нөгөө барилгын компаниуд ч гэсэн бас хичээдэг болох хэрэгтэй. Хичээдэг болчих واخ гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар мэдчихэл байгаа шүү дээ. Ер нь бол ингээд юм чанаргүй барилга хаасайгүй л. Тийм. Тэгэхээр юм чанар стандартыг одоо тухайн одоо худалдаж авч байгаа хүн л одоо мэддэг байж байгаад ингээд чанаргүй барилгын компани магадгүй бол тэр төсөл зарагддгүй ч юм уу. Гэхдээ тэр хэмжээнд бас хүрчих юм бол энэ чинь хэрэгтэй байгаа байхгүй тий. Ер нь тий. Одоо нөгөө байр худалдаж авахд миний мэдхээр л ер нь нэг тийм хүмүүст гэж нэг янз янз юм асуудгүй. Одоо зүгээр квадрат метрлс чи метр квадрат асууна. Тэгэл энэ хаанах их вэ гэж асуудаг тий. Энэ тоноглол нь энэ хаанах их вэ? Гэрэл нь хаанах их юм. Тэгэл нэг ерөнхий юм шүү. За ер нь байр гоё, байршил гоё байна гэл тий. Нэг ор зур юмнууд яд. Яг нөгөө нэг барилга байгууламжийг ашиглалтанд өгөхөд, улсын комиссд өгөхөд жишээ нь нэг цахилгаан гүйцэтгэгч компани бол гүйцэтгэлийн зураг гаргаж өгч байгаа. Яг энэтэй ажиллах сан, салхивч, одоо дулааны бүх газрууд одоо юм гүйцэтгэлийн зураг гаргаж өгдөг. За бид нар энэ давхрыг ийм одоо цахилгааны цуг хүчлээ ингэж явууллаа. Ийм голчтой утсаар татлаа, инглээ тэглээгээд ингэ зураг гаргаад өгдөг. Дээрээс нь ашигласан бараа материалын сертификатыг бас авсгаж өгдөг. Гарал үүслийн бичлэг тэр гарал үүслийн бичлэгээ бүгдийг нь гаргаж өгдөг. Тэгэхээр нөгөө нэг за танай нөгөө нэг ийм хүлээж авсан бичвэрнтий чинь нэг харчаа гэд бас харж болно үг нь. Тэгэх юм бол ер нь цахилгаан дээр нэг ийм юмнууд хэрэгэлсэн юм байна. Сан дээр нь ийм юм хэрэгэлсэн юм байна гэд хүн тэрийг өөрөө харж хос боломжтой. Магадгүй баталгаад хугацааг нь бас харж болно шүү дээ. Тийм. Одоо нөгөө тухайн үйлдвэрлэгчээс гаргасан баталгаа гэж байгаа. Гэхдээ үйлдвэрлэгчээс ер нь кабель шугам дээр гаргах баталгаа аягүй хэцүү л. Яг тэр хүмүүс чинь нөгөө нэг одоо 20 ампер даанаа гэж нөгөө кабель хийж явах чинь 30 ампер хэрэглүүлэлцээр бод шатаачдаг. Тийм асуудал үүдвч бас кабель дээр бол үйлдвэрлэгчийн баталгаа гэхээс илүү тест хийсэн сертификат нь байждаг. Бид нар одоо энийг өндөр хүчтэй юуны богинолцооны горимд одоо төдөн вольтын хүчтэй төдөн мянган ампер гүйлгэж үзлээ, төдөн 100 ампер гүйлгэж үзлээ гэдэг юм туршилтын протоколууд. Тэр протоколуудын хвшлэн авсгаж өгдөг. Тэгээ тэрийг хараад бас шалгаад авах боломжтой. Тийм ба. Дээрээс нь нөгөө нэг яг хуу өнгөний стандарт гэж бий. Бас нэг барилгууд дээр гардаг нэг том алдаа. Яг ижлэхэн өнгийн олон утсаар бүгдийг татчихдаг. Тэгэн утсыг аль нь нейтрал юм, аль нь газардуулга юм, аль нь яг нэг галтай утас нь гэдэг ялгадаг. Сайн нөө гинт нэг тийм бодлоо юу гэхээр нөө гээд нэг юм тесрэх бөмбөг ингээд юу яадаг штэ ингээд унтраадаг штэ тий. Тэгээ тэнгууд одоо магадгүй улааныг нь л таслуул тэр тесрэх бөмбөг аюулгүй болж байгаа гэсэн үг штэ тий. Тэр шиг ингээд бүгд ингээд адилхан хийсэн байвал одоо хинч бас мэдэхгүй болох гэж. Хэцүү болно гэсэн үг. Тэгээ бүгднийг тасалж үзэх хэрэгтэй. Тэр өнөр бол улааны тасалж гэдэг штэ. Манай Монголд бол аюул хэцүү болчихж байгаа штэ. Баах ижлэхэн цагаан утас юм, баах ижлэхэн шар утас. Сони юм бэ. Одоо тэрийг улсын комисс хүлээж авахдаа тэрийг хардгүй юу?
Улсын кам сүлээж явахдаа яг арзаад унтраал болгоны задлж үзэхгүй. Нөгөө далд ажлын болохоор далд ажил хийсэн актаар л дүгнж байгаа. Гэхдээ тэр далд акт ажил хийсэн актыг тэр улсын комиссийн одоо магадгүй нэг инженер нь одоо хараад за болсон байна зүг байна гэх үү. Актыг үзнэ. Актыг үзээд за ер нь ингээд те далд ажлуудаа ингэж хийсэн юм байна, сүвчлээ ингэж хийсэн юм байна гэдэг. Харин явцын дунд зүгээр нэг авторын шалгалт хийж. Явцын захиалагчийн шиг. Захиалагч өөрөө тэн дээр нэг эн чинь уг нь бол одоо захиалагч нэр төртөөр барилгаа хүлээлгэж өгч байна. Эсвэл өөрийнхөө объектыг барьж байна те. Тийм учраас өөрийнхөө зүгээс маш сайн хяналтыг хийх хэрэгтэй. Дээрээс нь зураг зохиогчоос байнгын хяналт хийдэг. Одоо нөө барилгын талбайд яг өөрийнх нь зохиосон зургийн дагуу хийж гин үеүүдийг зураг зохиогч шалгаж байгаа. Тэгээ зураг зохиогчоос өөрийн комментиг үлдэн. За энэ хэсгийг та нар ингэ явцсан байна. Энийгээ сайжруул, энийгээ зас, энийг соль, бойл гэдэг юмнуудыг зураг зохиогчоос хэлж өгдөг. Зураг зохиогч жишээ нь нөгөө сая дээр кабель ярьлаа шүү дээ. Нэг өнгөөр хийгээд байна гэдэг. Өнгөнүүдийн зааж өгөх үү? Өнгөийг зааж өгөхгүй. Тийм үү, тийм. Гэхдээ яг нөгөө олон улсын нэг өнгө гэж байна. Жишээ нь газардуулгыг бол бид нар одоо ногоон шар алга утсаар хийдэг. Олон улсын нейтралын өнгө цэнхэр өнгө байдаг. Одоо фаз буюу одоо галтай утсыг бол бид нар улаанаар, бороор энэ зөнгөөр л хийж байна л та. Монголд 3 фазын систем бол шар ногоон улаан гэсэн үндсэн 3 өнгөний дараалт хийгддэг. Тэрийг бол бид нар цахилгааны үндсэн ерөнхий болтын самбар дээр нь кабелн дээр одоо шар ногоон улаанаар нь тэмдэглээд холболтыг хийж өгдөг. Түгээх сүлжнээс ч гэсэн ялгаагүй. Нэг өнгөний дарааллыг барьдаг гэсэн. Зөв. Одоо яг мэдээж одоо нөгөө одоо байр худалдаж авч байгаа хүн одоо магадгүй бидний манай подкастыг сонсоод тодорхой хэмжээний жоохон мэдлэгтэй л болох. Бусдаар бол одоо ингээл бүх кабель утас чи яасан ийс ингээл асуугаад ирвэл баг тэр чи хэцүү шүү дээ. Яг бид нарт нэг ийм кейс гарч ирсэн. Нөгөө газардуулга нейтрал хоёроо гижлэх өнгөөр татцсан. Тэгээд нөгөө нэг самбар дээр авч холбоотой хооронд ингээ холиодлоод холбоцсон. Тэгэн гутаа нөгөө нэг газардуулгын ихвчлэн нэг газардуулгын одоо хэсэг чинь тоног хөрөмж байх юм бол тэрний их биен дээр бас давхар холбогдсон байдаг байхгүй. Тэр их биенд нүхээр тогтцоход байдаг. Асуудал. Тэгээ харахаар нэг газардуулга холбогдсон байгаа гэдэг. Тэгээ хөөгөөд үзэнгүүт газардуулга 0-ийн нэг бүгдийн хооронд холиод орцсон. Тэрийг ингээ салгаад яг ингээ хоёр талд нь салгаад холбочхоор нөгөө нэг асуудал байхгүй болчих. Тэгээ энэ маягаар дээр нөгөө нэг ижил өмнөний асуудлууд аягүй гарч ирж байна. Тэгээ энэ бол яг угсралтын явцад одоо ингээд яг тухайн барилгын компани хариуцлага тухайн барилгын одоо цахилгаан хариуцсан инженер ч гэдэг юм уу захиалагчийг хяналтаа тавьж юм гүйцэтгэгч ч юм уу иймэрхүү ур чадварын бас асуудал гарч ирж штэ. За хоёулаа буцаа сөөх рүү оръё. За одоо сөөх дээр одоо ямар асуудал тулгарч байгаа вэ цахилгаан талаас хоёулаа мэдчихаа тий. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд ер нь одоо яг яах ёстой юм бэ? Одоо тэр замбраагүй байгаа кабель. Одоо манай байранд ч бас байна. Тэгээ би одоо ингээд сүүхийн дараатаас хэлж илэн л та манай ингээд давхар дээр ингээд энэ хаалга дандаа онгорхоо байгаа энэ самбрын хаалга. Тэгээ бид нар ингээд хажуугаар зөрөгтэй ингээд нэг цоожлол тэгээ өөр ингээд нэгтчихэж байгаа байхгүй. Тэгэхэд тэр самбар жишээ нь байнга хаалттай байх ёстой ч гэдэм үү те. Тэгэхээр мэрэгжлийн үний зүгээс яг заавал одоо байх ёстой зүйлсүүдийг нь анхаарах тэр талаас нь хэлээд өгөөч. Самбар тийм нэрийг заавч нөгөө мэрэгжлийн хүч хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр нөгөө орон сууц чинь тустай объект шүү дээ. Би өөрөө хаагаад байж болохгүй нь шүү. Тийм өчн дандаа хүүхдүүд гүйж яхад тэр магадгүй самбар дээр их биелсэн байл яах юм. Хүн очоод тэр самбарын их биенд хүрчээдэг асуудал үүсэн шүү дээ тийм. Тэгэхээр тэрийг ер нь байнгын цоочтой дэлгүүрүүд нь одоо магадгүй мастер дэлгүүртэй байж болно л доо. Бүх давхар нэг дэлгүүрээр нэгдэг гэж болно. Тэр нь магадгүй зөөхөн дараах юм уу зөөхөн жил байцаад түгээхээс ч юм уу те өөрөөсөө мэрэгжлийн нэг эрхтэн төлхөөрөө хүлээлгэж өгдөг ийм байдлаар байж болох. Ер нь байнгын цоочтой тэгээд тэр нэг хяналттай бас цэвэрлэгээтэй арчилгаатай байх хэрэгтэй. Тэгээд чангалгааг байнга хийж явах хэрэгтэй. Одоо тэр нэг ийм нэмж гаргаж ирж байгаа кабелүүдийг болох хэрэгтэй. Самбараа бүр ингээ хаанаас нь хамаагүй цоолоод ингээ баахан кабелүүд гарчдаг. Тэгээд тэр нь яг үндсэн цахилгааныхаа самбарын ачаалал тохирж байгаа юм уу тохирохгүй байгаа юм мэдэхгүй. Нүрэн дээр нь ямар нэгэн тийм самбарын схем хаягжуулт юу ч байхгүй. Тэр гэхдээ холбооны кабелүүд гарч ирээд байгаа юм чи би ойлгоод байгаа шүү. Цахилгааных бас байна л. Байна уу? Тийм. Зөвхөн яг нөө юуных биш. Одоо холбооных биш. Яг холбооных тийм байд нөө Unison тийм анх татахтаа нөө Unison энтрийг тооцоолоогүйгээр кабелуудаа татцсан. Тэгээд сүүл одоо нөө IP систем орж ирэл дандаа нөө TP-гээр бүх юмудад татаад эхлэнгүүт эсвэл нөө шилэн кабель татах гач гэдэг юм те. Шинжил сайжруулалт хийхээр одоо нэмэх сувгчлал мөвчлөлийн нүх зай байхгүй. Тэгээд тэрийг ингээд нэмээд энэ тэнүүгээр нь хаамаагүй татаад гаргаж ирж байгаа юмуд байгаа. Тэгээд холбооны кабель гарч ирсэн тэрийг айгүй гой зэгцтэй болж болно л доо. Хамгийн гол нь өнгө үзэмж чинь эргээд бас нэг аюулгүй байдал айгүй чухал байхгүй. Зүгээр ингээ хөвлөрсөн юм болохоор хүн тэнд орооцолдоо тасалчих
асуудал үүсчтэй нэг юм өглөрч байж юм хүмүүс авалж байгаа шалбарчих тийм эрсдлүүд байдаг. Тэгэхээр эмгэгцэгц гэдэг чинь бас дахиад нэг аюулгүй байдлын тухай ярьж байгаа. Одоо ингээд яг уу ингээд сөөхийн дарга нарыг ингээд юм мэрэгжлийн бол гэж одоо бид нар ярьдаг штеп. Тэгээд яг уу мэдээж ингээд юм цахилгааны одоо мэдлэггүй хүмүүс тэнд байгаа. Үгүй бол ийм орон тооны ч юм уу бус ч юм уу заавал ийм цахилгааны үнэтэй байгаасаа гэж үсэдэг байхгүй. Үгүй бол бас тийм сервис үйлчлэгээний компанитай гэрээлэгч гэдэг юм. Одоо за шив шин орон сууцыг сөөхийн дарга хүлээж авах гэж байна гэж төсөөлье. Тэ? Тэнгүүд одоо юун дээр анхаарах вэ? За тэгэнгუთ одоо яг түрүүний нэг бас нэг ярьжсэн тийм улсын комисс төлөөлөл гэж өгөхдөө нөгөө барилгыг маань ингээд бүх төрлийн бичгээр нь үлдэж байгаа. За далд ажлын акт байна, газар дуулах хэмжсэн акт, протокол байна тий. За тоног хөрөмжид газар дуулсан акт, тоног хөрөмжийн суурь хийсэн акт. За тэгээ гүйцэтгэлийн бүх схем зургийг тооцоолсон, ингээд тооцоолууд нь байх хэрэгтэй л доо. Нэг аваад харна гэсэн. За тэгээд газар дуулахын протокол маань яг одоо улсын норм стандарт заасны дагуу 4 он болон тэрнээс доош байна уу? Тэ? За энэс доош газар дуулах маань бүрэн холбогдсон юм уу те? Тэгээд далд ажлын актыг бас харчин. Энэ хоолой шугам байна уугүй юу те? Энийг харчин. Далд ажлын актад бид нар М26 гэдэг акт үлддэг. Энд дээр юу гэдэг вэ гэхээр за бид нар далд шугамдаа одоо ингээд хоолой татлаа, хоолойн дотор уцс татсан шүү, хоропыг ингээд суулгасан шүү. Тэгээд дараа нь тоноглолыг хийж байгаа байдал, гэрлээ суулгаж байгаа байдал ч гэдэг юм те. Тэгээд самбар тоноглож байгаа байдал, самбараа суулгасны дараа байдал гэдэг. Тэгээд тэр актн дээр бид нар ямар туршилт тохируулах хийсэн бэ гэдэг маань үү. Одоо ийм багжаар бид нар хүчлийн шалгалаа 72 цагийн одоо тест хийлээ, гэрлийн одоо 72 цаг асааж үзлээ, ямар нэгэн халалт эрсдэл үүссэнгүй ч гэдэг юм те. Нэг ийм одоо протокол юмнууд байдаг, актууд байдаг. Энийг бас харчин гэсэн үг. Тэгээд энэ барилга маань ер нь бол тест туршилт хийгдсэн юм байна гэдгийг харчин. Дараа нь давхар болгоны самбар дээр ерөнхий оролтын самбаруудаар ер нь цахилгааны самбар л бол тэн дээр заавалч таних тэмдэг эсхийм байх хэрэгтэй. За нэгдүгээр самбарын гадна талд нь энэ ямар нэртэй самбар вэ гэдэг нь байх хэрэгтэй. За самбарыг нээнгүүд дотор талд нь болохоор тэр дотор байгаа автоматуудыг жигсааж ütсэн энэ автомат нь тийм юмны автомат, энэ автомат нь тийм юмны автомат гэдэг хаягжилттай байх хэрэгтэй. Тэгээд автоматанд холбогдож байгаа кабелүүд дээр бас хаягжуулт байх хэрэгтэй. Энэ яг тэр айлын одоо тэр айлынх энэ айлынх гэдэг одоо тооттойгоо ч юм уу те. Тэгээд тийм хөндлөө өгтөлтэй утас байна. Тэр хүртэл явсан гэдэг тийм тэмдэглэгэнүүд байх хэрэгтэй. За тэгээд тоолуур байгаа. Давхрын самбарууд ихэвчлэн тоолуур байдаг шүү дээ те. За тэгэнгუთ энэ айлын тоолуур яг энэ автоматнаас ингэж авч байгаа. Эсвэл шууд одоо тоолоорлоо гэж бод ингээд автомат руу орсон гэдэг бүгдийг нь ингээд нэг дээр нь хаягжуулт байх хэрэгтэй саад нь нүүрэн дээр нь бас схемчлэг зураг байх хэрэгтэй гэсэн. Тэгээд улсад одоо хөлөөлөж өгсөн дээр нэг юм тоолууруудын гэрчлэгнүүд гэж байна. Баталгаажил гэрчлэгээ тий. Тэгэхгүй одоо ингээд нэг төдөн жил болол тоолоороо баталгаажуул дахин шинжил гэдэг нэг асуудлууд яригддаг шүү дээ тий. Энд дээр нөгөө бүх гэрчлэгнүүд нь бас байж ах хэрэгтэй. Ийм зүйлүүдээ шалгаад цаана гэсэн. Хамгийн гол нь бас газар тулах аюул чухал. Хуулийн баримтууд газар тулах байдгүй шүү дээ. Тийм үү. Тийм үү гэд би ч бас өөрөө зарим юм мэдэхгүй байна. Тэгвэл яг одоо ингээд за яг сөөхийн дарга за мэдээж тэр нөгөө нэг улсын комиссийн акт магт ингээд тэр болгоно бүгдээрээ байгаа тий. Тэнгүүд одоо яг зөвөр би ингээд төсөлж байгаа байхгүй ингээд юм одоо нэг юм хүснэгт гаргацсан тий. Тэгэл ингээд давхар болгоноор нь ингээд чеклээд бүгд ингээд бичээд аваасаа гэж бодож байгаа байхгүй. Тэгээд мэдээж тэр чинь улсын комиссийн акт нь л байгаа юм чинь болоо гэж магадгүй нөгөө барилгын компаниуд нь хүлээж авна шүү дээ. Тэг яг над дээрс тийм кейс тохиолдсон байхгүй. Юу гэхээр бид нар бас нэг орон сууцны барилга хүлээж авахлаад барилгын компани нь бас тодорхой хэмжээнд за яг нэг юм хэд хэдэн барилга барьсан тийм байсан л да. Тэгээ тэнгууд нөгөө одоо яг л нөгөө хэлсэн нөгөө хаягжилт нь байхгүй. Нөгөө цахилгааны нөгөө утсуудын хаягжилт байхгүй. За тэгээ тэр нөгөө самбарын нөгөө нэг мэдээлэл юм байхгүйсэн. Тэгтээ нөгөө барилгын компани хүлээж авах гэж шахаадсан. Тэгээ тэнгууд бид нар авахгүй байх үндэслэлтэй юм байна шүү дээ тий. Тэнгууд яг зүгээр ингээд хаалгын татаж үзээд нээж үзээд хэвэн байна тогтоо ингээд ингэж авч болохгүй. Яг хуу барилгын компани улсад төлөөлгээд өгсөн тий. Гэхдээ бас ашиглагч байгууллагуудаар ч гэсэн бас төлөөлгөж өгөх хэрэгтэй л тий. Яг хуу дийлэнх тохиолдолд тэхгүй тохиолдол биелдэ шууд нэг одоо шинэ цахилгааны гүйцэтгэгч бол захиалагчтай төлөөлгээд өгч. Тэгээ захиалагч цаашаа одоо бас хүмүүс төлөөлөгч өгдөг ч гэдэг юм. Гэхдээ одоо сүүлийн үед бол байдлаараа өөр болцсон л. Ашиглагч компани зүгээс улсын комиссоос хамт оролцдог ч юм уу тий. Тэгээд одоо цахилгааны компаниас одоо нэмэлт бас зүйлүүд шаарддаг нь одоо гарын хавлага гаргаж өгөө. Давшлага гаргаж өгөө. Бид нар одоо энэ доотлын самбар дээр яаж ажиллах юм бэ? Хүн ирвэл бид нар яг ямар байдлаар одоо сэлгэн залгах чинь яаж ажиллах хэвээр тий. Энд дээр та нар гарын хавлага гаргаж өгөөч гэдэг зүйлүүд бас хэлдэг болсон. Тэгэхээр нөгөө нэг одоо гүйцэтгэгч компани маань гарын хавлага бас гаргаж өгөөд ингээд хүлээлцчихвэл хаана амар
Энд чинь гэхдээ яг хуу заавалчгүй та нар инг гээд бас заагаад өгсөн юм уу нь байхгүй байна. Гэхдээ гүйцэтгэгч компани зүгээр одоо өөрсдийн үүрэг хариуцлага болгоод энийг хийгээ явуул ашиглагч компанид илүү хялбар болчихж байгаа. Тий, одоо ингээд сүүхийн хууль ч юм уу те ингээд сүүхийн ингээд одоо угаасаа одоо ингээд манад хэрэгжиж байгаа тэр хуулийн дээр бол одоо сүүх болол оршин суугч нарын одоо аюулгүй те амьдрах одоо нөхцөл болцоог хангана гэдэг энэ ерөнхий үг байгаа даа байхгүй. Тэгээ тэгэнгүүт нөгөөх нь аюулын жишээ нь яг юу байх юм цахилгааны аюул те галын аюул за тэгээд одоо юу эдий одоо ингээл аюулууд байгаа штэ. Тэгэнгүүт цахилгаан болвол үнэхээр асуудалтай болцсон байна гэдгийг бид нар сая дээр нэвтрүүлгийн хүрээнд л маш сайн ойлгож байгаа байхгүй. Яг үнэ. Сая нэвтрүүлэг хийж ер нь орос улснуудад ийм нийтийн эзэмшил дотор ийм асуудалтай аюул тавинууд байна гэдгийг харж байгаа байхгүй. Оршин суугчид шаардлага өндөртэй сөөхөн ч өөрөө ажиллагаа сайтай газрууд байд. Бид нар бол ингээд хэдий хуучны барилга байсан ч гэсэн ингээд бүх юмнуудыг гоё ингээд далдлагчнд хийгээд хоолой монтаж нэмэлтээр хийлгээд те их гоё зэгцтэй аваад явж байгаа газрууд бас байдаг. Байна. Тийм. Энийг бас магадгүй нөө хотхон төлөв дээр шийдэж болж байгаа байхгүй те. Хотноороо нийлээд нэг мэржлийн компанид хандаад ч гэдэг юм те. Сар болгон ч юм уу өдрөл тутамд нэг үзлэг чангалгаа хийлгээд цэвэрлүүлээд нэмэлтээр үйлчлэг авах бол хэн нэгний таньдаг бишээр нөгөө нэг яг мэржлийн компанид хандаад тэрийг хийлгэж ивэл илүү зэгцтэй цэвэрхэн болох гэдэг. Тэгээ нөгөө компани ч гэсэн дараа нөгөө тэмдэглэгээ хийж өгдөг байх хэрэгтэй байхгүй. Би энэ автоматнаас ийм чадaltaй ийм юм аваад өгсөн шүү гэдгийг бас нөө сүхтөө тэмдэглэж үлдээх хэрэгтэй. Тэгэхгүй нөө сүүхийн дарга маань мэдэхгүй. Тэгэхээр хүн нэг цахилгаан ирсэн юм аа тэгэл нэг ийм л юм хийгээд өгсөн. Би яг мэдэхгүй байна л гэж зогсож байдаг. Тэгэхээр та би ийм материал ашиглалаа шүү. Ийм юм хийлээ шүү. За энэ нь ийм ачаал авч шүү. Хэмжиж үзээ зургийн дараад магадгүй бутаа архивч юм уу тий. Ингээд өгчвөл нөгөө хүн маань ч гэсэн сүүхийн дарга маань ч амархгүй. Дараа нь хүүхэд үгүй надаа нэг ийм акт өгсөн юм аа. Би мэржил юм бишээ. Гэхдээ надаа энэ хүн ингэж тайлбарлаад зураг хүргийг аваад одоо хэмжилтийн утга нь энэ байна. Гэт ингээд үзүүлчихвэл бас илүү амар. Тий. Одоо ингээд танах одоо сервис үйлчлэгийг хийж штэ. Өөр одоо танах чинь ямар хідэн объект дээр хийж гин. Одоо яг хөө зүгээр хөрөнгийн менежментийг бид нэр одоо би жишээ нь хичээл дээр юу заадаг вэ гэхээр тэгэхээр энэ байгууламжийн менежмент хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бүсийн байвал илүү одоо хөгжнөө тий. Одоо ингээд манайх одоо манай компани чинь ингээд яг энэ төвийн бүсэд одоо манай ингээд 4-5 объект байгаа байхгүй. Зайсанд манай ингээд нэг 3 объект байгаа байхгүй. Тэнгүүд ингээд би бинтэйгээ ойрхон учраас бид нэр тэднийг ингээд удирдахад ингээд тийм айгу хялбар болж байгаа юм л да. Тэрэн шиг одоо жишээ нь танах яаж ажиллаж байна яг энэ сервис дээр? За одоо манайх яг энэ зөвхөн нөгөө хууч угсралт хийдэг гэсэн бол одоо ашиглалтын хэлтсгээд тусдаа хэлтс гарцсан. За нэг шуурхай албатай. Тийм 24/7 шаардлагатай тохиолдолд одоо бид нэг гэрээнээс хамаарат шаардлагатай тохиолдолд одоо шуурхай алба бас очиж үйлчилж байгаа. Энэ маань нөгөө цахилгааны эрсдэл чинь одоо тааварлах аргагүй хөвчлэн шөлөөр ус хөвчлэн гардаг. За энэ үед нөгөө яралтай дуудлага хийгээд яралтай гүйччихэд амжилттай хийгээд шаардлагатай арга хэмжээнд авдаг гэсэн. За тэгээд одоо холбогдоход улсын байгууллагатай холбогдох уу яах вэ те тэндээ бид нар шийдэж чадхаар зүйл байна уу гэд энэ болгоныг хараад явдаг гэсэн. Ашиглалт үйлчлэг авч одоо бид нарт 600 орчим объект. Объектод үйл ажиллагаа хийгээд ашиглах үйл ажиллагаа хийгээд явж байна. Ихэвчлэн ер нь зүгээр нэг яг цахилгааны эрсдэл гэдгийг маш сайн ойлгоод умзарлаад энэс үүдэлтэй эд хөрөнгийн болоод хүний амнаас эрсдэхэд одоо аюултай ийм байгаа байна гэдгийг олж хараад төрүүлж одоо нэг энэ дээр арга хэмжээ авж байгаа ийм л байгууллагууд холбогдож байгаа. Энэ хэлэг тий сургууль эсвэл одоо нэг үйлчлэгээний газрууд тий олон хүнд үйлчлдэг дэлгүүрүүд салбар дэлгүүрүүд үлжээ дэлгүүрүүд эдгээр маань одоо голчилж тандаж хүмүүсийнхээ аюулгүй байдал мөн өөр зөвхөн тэр тухайн дэлгүүрийн асуудал биш байхгүй тэр чинь нэг дэлгүүрт гал гарлаа гэхэд бүгд л объектын асуудал хэрэгж байгаа. Яг. Тэр объектын болонд нэг дэлгүүр түрээслээд ажиллаж идэл нөгөө дэлгүүрээс мань үүдэлтэй гал гарчаад бүгд л объект эрсдэх аюултай байхгүй. Тийм учраас энэ дээр одоо төрүүлж анхаарад одоо өөрчилж одоо өрчин сэргийлэх арга хэмжээ авч байгаа газрууд л одоо төрүүлж ажиллах хандаж байна. Тэгээд эднэртэйгээ нийлээд тэр байгууллагуудаас бас айгүй хүмүүс үлгэр авах хэрэгтэй. Тэ одоо ер нь эн чинь эд хөрөнгийг хамгаалахаас гадна хүний амь насыг хамгаалж байна. Тэ. Тэгээ одоо яг хөө зүгээр нэг сонирхоод асуухад тог тасраад нь штэ одоо тэ. Тэгээ тог тасраад байхад одоо жишээ нь танаа дуудлага нэмэгдэх үү? Нэмэгдэнэ. Энд чинь бас ингэн яг нэг тог тасраад эрэхтэй одоо нэг жоохон хүчлийн хэлбэлцэл гарч байна. Хүчлийн хэлбэлцлээс үүдэлтэй бас асуудлууд гарч ирж байгаа. Эсвэл нэг тог тасраад эрэхтэй нэг шууд ажилтгууд хөрөмжүүд бас байдаг. Эдгээр дээр бас дуудлагууд нэлээд гарч ирж байгаа. Тог тасраад ирээл юмуд одоо бид нарт дээр өдөр тутмын мэддэг дуудлагууд бол нэлээд өгсөн өсөж байна.
Ихэвчлэн гэхдээ ер нь яг нэг юм гэрлийн дуудлагууд ч юм уу тиймэрхүү юмнууд амд. Гэхдээ цөөн тохиолдолд бас эрсдэлтэй дуудлагууд ер нь энэ дээр нь яаралтай очивол арга хэмжээ аавна да. Монхорус интернэшнл компаниас үүссэн шүү дээ тийм Монхорус трейд чинь. Тэгээ одоо ингээ 25 жилийн хугацаанд тий одоо яг одоо нэг үндсэн одоо Монхорус гэдэг компанийнхаа тухай тодорхой хэмжээнд мэдээлэл өгвөл миний хувьд бол би Монхорус интернэшнл компанид хамгийн анх ажилд орж исэн. Тэгэхээр яг Монголын одоо топ 1 ганц 2 хүн компани, цахилгааны компани байдгийг нэг нь л гэж би одоо бодд юм а. Ер нь бол хийсэн ажлууд дээр нь миний хувьд бол ингээд менежментийн сайжруулалт энэ төр гэдэг ингээд хальт ингээд очиж явахад бол ингээд үнэхэр зэгцтэй. Тэр самбрууд бол үнэхэр зэгцтэй, кабель утсан зэгцтэй, хаягжилт нь айгүй сайн байгаад байдаг те. Тэгэхээр одоо Монхорусын одоо Монгол улсын эрчим хүчний салбарт өгж байгаа даваа тал нь. Яг хувийн хвшил дотор бол одоо Монхорус чинь анх нь бол үйл ажиллагаа 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж гисэн. За тэр үед болохоор юу болсон бэ гэхээр тасралтгүй найдвартай эрчим хүч гэдэг байх хэвээр дизель генератор. Тэр зүйлийг анх оруулж ирээд одоогийн энэ Mobicom, Монгол онцгой юм дээр ингээд яг тасралтгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай бүх газрууд л одоо тухайн дизель генераторыг анх худалдаж авч эхэлж ирсэн байна. Тэгээ 2000 оноос Монхорус интернэшнл эхлээд за ингээд нэг цаашдаа явсаар байгаа одоо нэг цэгээс түгэлт хийх хэрэгтэй гэдэг тийм ампер хаус дэлгүүр байна тийм. Одоо хүмүүс хвшлэн ампер хаусаар аюу сайн мэддэг тийм 100 айлтай байлдаг. Ампер хаус болохоор яг нэг барилга үйлдвэрийн цахилгаан хангамжид хэрэгтэй бүх бараа материалыг яг нийлүүлдэг. Гэхдээ бүр дэлхийн томоохон брэндүүдийн аль бисний дистрибьютор болж нийлүүлдэг. За мөн яг Монгол компани байна тийм. За дээрэс нь одоо Монхорус электрик гэдэг одоо манай компани барилга үйлдвэрийн цахилгаан хангамж угсралт нийлүүлэх 10 жил болж байгаа гэсэн чинь тийм одоо 10 жил болж байна. 2016 оноос хойш тусдаа гараад одоо 10 жил болох гэж байна. За Монхорус эрчим гэдэг нарны панел байна. За энэ solar system маань Huawei брэндтэй. Huawei брендийн одоо инверторыг сурлуулдаг. Huawei брендийн батарейг бас сурлуулдаг. За одоо Huawei брэнд маань бас дэлхийд нэлээд том байр суурь эзэлж байна л да. Нарны систем дээр. Монхорус группийн хэмжээнд бид нэр одоо улсын хэмжээнд байгаа 3 салхин цахилгаан станц байна. 3 салхин цахилгаан станц дээр гурван дээр манайх оролцсон. Бараа материал нийлүүлэгчид юм эсвэл эргэлэн хамгаалалт угсрал зөвлөлт бараа материалыг нийлүүлэх гэдэг ингээд оролцсон. 10 хүрэхгүй нарны цахилгаан станц байгаа. Эдгээр төрөөс бүгдэн дээр нь оролцсон. Ингээд байгаа. Сайхан нөгөө батарей байгууламжийн ажлыг хийлээ. Тэгээ энэ имчилгээр ер нь бол улсад зүгээр аль болох нэг найдвартай ажиллагааг одоо түгээнлүүлэх зорилгоор нэлээд хүчээж ажиллаж байгаа барилга цахилгааны бүх төрлийн ажил дээр оролцож байна. Самбар гэж ярьлаа тий. Монгол улсад 2008 хүртэл бүр самбарын стандарт байхгүйсэн байна. Бид нар ерөнхийдөө нэг ГОСТ стандарт гэж юм уу ерөнхийдөө барайл явсан ба. Тэгээд 2008 онд зөвлөх инженерүүд бас Монхорусын инженерүүд хамтраад нэг стандартыг гаргаж ирээд энийг компанидаар хэрэгжүүлээд цаашдаа улсын стандарт болгоод MNS 5834 2008 стандартыг одоо улс даяараа самбарын стандарт мөрдөөд явж байна. Энэ утгаараа ч гэсэн одоо аль болох Монгол улсынхаа эрчим хүчний салбарт за мөн одоо нэг юм аюулгүй найдвартай ажиллагааг аль болох түгээнлүүлэхийн төлөө хичээж ажиллаж байгаа юм хамт олон байна. Тий, одоо ялчгүй би ч гэсэн Монхорусаар аягүй бахархдаг л да. Юу вэ гэхээр одоо нөгөө ингээд сервис үйлчилгээг одоо нэвтрүүлж гин гэсэн үг шүү дээ. Энд чинь бас нэг талаараа ингээд юм бүтээгдэхүүн болж гарч байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр яг энэ шиг одоо ингээд юм цахилгааны угсралтын компаниуд ч гэсэн ингээд юм сервисээ бас өөртөө хийдэг болвол тий ингээд энэ чинь урт хугацаанд тэгээд тэрийг сөөхүүд бас авдаг хэмжээнд одоо бас мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Тэгээд тийм зорилгоор бас нэвтрүүлэх юм маань бас гол ингээд юу харагдаж байгаа байхгүй тий. Бид нар ч гэсэн ялгаа авахгүй сервис хийж байгаа. Бид нар хөрөнгөний менежментийн сервисийн үйлчлэгээ хийж байгаа. За тэгэнгүүт одоо галын боксоос тий галын бокс сервисийн үйлчлэгээ хийж гин. За холбоо тохиоллын сервис байна. Одоо цахилгааных байна гэх тэгэнгүүт ийм сервисийн үйлчлэгээнүүдийг сөөхүүд өөртөө ингээд ийм өөртөө ойлгоод хүлээн зөвшөөрөөд авдаг болох хэрэгтэй. Тийм. Тэгээ тэгэнгүүт одоо хүмүүс юу гэж асуух вэ гэхээр тариф асууна. Тэгэхээр чи одоо амар үнэтэй төлбөр гарна гэл ингээл асуувал эхэлнэ л дээ. Тарифны үед одоо мэдээж шууд одоо төдөөд гэхэд аягүй хэцүү. Одоо нэг жижиглэн бараа шиг ч юм уу те үнэлэхэд хүндрэлтэй. Цахилгааны бараа материал бол өөрөө тодорхой тарифтайгаа байж байгаа. Сервис үйлчлэгээний үед болохоор яг нөө ямар давтамжтай ямар үйлчлэгээ авах вэ гэдгээс бүх зүйл хамаарч байгаа. Дээрээс нь бид нар хэр их эрсдлийг үүрэх вэ гэдэг. Одоо зөвхөн одоо цахилгааны самбар дээр бид нар үйлчлэгээ хийх юм уу?
Бүхэлдээ объектын хэмжээнд бид нар эрсдлийг дааж явах юм уу тий? Яг яаж явах юм бэ гэдгээс одоо бүх хөтөлбөр тооцооны асуудал хамаардаг гэсэн. Яг одоо шинэ улирал тутамд нэг ч юм уу сар тутамд нэг зөвхөн одоо цахилгааны самбар дээр яг үйлчлэгээ хийлгэж бид нар тий. Тэгээд магадгүй энэ үеэр нь шатсан 1-2 гэрлээс солиулчаач гэх юм уу. Иймэрхүү байх юм бол харьцангуй гайгүй. Бараг одоо нэг тогтмол цахилгаанч ажилласнаас ч хямдхан. Ер нь бол сервис чинь тийм л байх зорилготой шүү дээ тий. Аль болох хямд өртгөхөр чанартай үйлчлэг үзүүлэх зорилготой гэсэн. Тэгэхдээ байнгын цахилгаанч маань гол нь өдөр болгон яг юу хийх вэ гэдэг үг байхгүй бас. Дээрэс нь тухайн цахилгаанч байхгүй болчихвол яах вэ? Юу ч мэдгүй болчихтой. Нэг объект маань өөрөө харанхуй болчих жоохгүй. Юу татчихсан мэдэхгүй. Одоо албан байгууллага дээр тийм ээ. Аюу удацсан олон жил болсон цахилгаанч ах нар байдаг л та. Инженерүүд. Тэгэнгүүт нөгөө хүн маань гинтхэн солонгос явдаг. Тэ одоо нэг хамгийн нэг жишээ шүү дээ. Солонгос хүний амьдрал юу ч болж болно шүү дээ. Эгэнд байхгүй шүү дээ. Тэгэн гол яг яриад ингээд нэг юм ингээд тулцсан хүмүүс ингээд ярьж байгаа. Одоо манайх бол 10 гаруй жил өстө тэр ах өстө бүгдийн нэгсэн ч байхгүй. Одоо бид нэр юу байгаагаа мэдэхгүй. Мэдгүй наа чин тийм муу юм болов уу биш юм болов уу гэл ингээд хажуултаагаал бид нар бараг тэр нөө барилгын эзэн юм шиг тий. За энэ чи юу нэ шүү тэр вэ шүү. За бид нар ихлээр нэг үзье гээ. Үзлэг орсны дараа за танах юм юм байна гэдэг нэг ч ойлголт өгөө тайлан дэвсний дараа за. Бид нар чи нэг ийм хэмжээний л эрсдэлтэй байгаа юм байна. Ингэж ажиллах юм байна. Цааш тийм гэдэг ойлголтоо авч эхэлж байгаа. Хүн болгоёр нь ойлголттой байх хэрэгтэй. Тэгэхгүй бол галт өнгөрийн тохиолдол ч гэсэн маш их шүү дээ. Цахилгаанаас болж тий. Тийм. Онцгой байдлын нэг юм тоо гэдэг юм л дээ. 2025 оны 2 сард гаргасан. 2 сарын сүүлээр гаргасан. Сүүлийн 5 жилийн байдлаар 15300 шиг объектын галт өнгөр бүртгэгдсэн байна гэдэг. Энэний 8000 гаруй нь болохоор зөвхөн хүний санамсаргүй байдлаас 5500 одоо юу 5516 болов. Тэр нь яг нэг цахилгаанаас үүдэлтэй галт өнгөр байна гэж байна. Тэгэхээр л нөгөө цахилгаан сүдэлтэй галт өнгөр бол одоо хаасаагүй байна, эрсдэл өндөр байна л гэж. Нөгөө нэг юм нэг чанарын шаардлага хангаагүй уртцагч наас. Юунд хамаагүй байж манайх нэг харьцаатгэл байвал ямар ч хамаагүй ачаалаа залгадаг аас ингээд асуудлууд үүсэж байгаа. Айгүй мэдэмгүй шүү дээ манайхан чинь. Зарим газар очиж ингээд уртцагч залгаал бүр ингээд нэг тий богоон шиг юм болгоцсон байж байгаа юм. Тэтлэнгүү нэг уртцагчны хамгийн ихний уртцагч нь бүх ачааллыг авч байгаа. Уртцагчны нүг олон байгаа ч гэсэн тэр чинь тэрний хэмжээгээр юм залгах хэрэгтэй гэсэн үг биш үү? Тэр уртцагчны даах гэж байгаа шүү дээ. Ер нь би ч мэдэхгүй юм байна. Тэр уртцагчин дээр 16 ампер 25 ампер гэж байгаа ч гэсэн яг үүндээ дотор нь 0.75 ч юм уу эсвэл нэгийн голчтой эсвэл 1.5 мм2-ийн голчтой байж байгаа байхгүй. Гэтэл орон сууцнд бид нар чинь 2.5-тай юм уу 4 мм2-ийн голчтой утаснууд татчих шүү дээ. Тэр уртцагчин тэрнээсээ авж байгаа уртцагчин өөрөө 0.75-тай утсаар татсан байж байгаа. Ачааллаа маш их одоо авж ийн гэсэн үг шүү дээ тийм. Тийм уртцагчнаар маш их ачаалал авж ийн гэсэн. Яг нь ингэж одоо яг над дээр тохиолдчихсэн нэг кейстэй юу гэхээр би нэг офисын өндөр зэрэглэлийн офисын барилгын менежментийг гүйцэтгэхийн тулд бичлийн удирдагчаар ажиллаж байлаа да 2 жилийн хугацаанд. Тэгээд тэгсэн чинь одоо ингээд ачаал нь хүрэхгүй байна гэд тэгээ ачааллаа нэмхийн тулд яах ёстой юм бэ гэдэг асуудал үүсчихсэн баггүй юу. Тэгэнгүүт одоо ингээд бүх одоо ингээд тухайн одоо арзетгнуудынхаа бүгд ингээд хүчин чадлыг ингээд тоолоод мэдгүй те ингээд тооны машин хийж байгаа л наа тэдэн мянга гэл ингээд гаргаж байгаа штэ. Тэгсэн чинь яг миний асуух гээд байгаа гол зорилго нь одоо энд нэг типэ гэж нэг юм байгаа. Нэг тийм 100000-ыг даадаг тий. Тэнгүүд энэ дотор байгаа байшин дотор байгаа унтраалга арзетг бүгд ингээд энэ 100000-тай тохируулах хэрэгтэй өстэй тий. Ер нь бол тэнгүүд чинь тэгээд хэтрүүлээд энийг ингээд хэтрүүлж зураад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөхцөлд одоо яах вэ? Анхны нөгөө техник нөхцөл гэж байгаа л та. Яг нөгөө тухайн барилга байгууламжийг барихаас өмнө техник нөхцөл авч байгаа. За манай барилга бол ийм ачаалттай. Тэгэхээр манад одоо техник нөхцөл өгөөч гэдэг нь хүсэлтийг хөргүүлж байгаа. Тэгэнгүүт за танах одоо техник нөхцөл олголоо гэхэд шинээр заавалчгүй дэд төртөө бариа. Эсвэл одоо манай ашиглаж энэ дэд төртөөс аваа гэдэг нөхцөлийн зааж өгч байгаа. Эсвэл одоо энэ өндөр хүчтэй шуумнаас танаас салаад эндээ ингээд дэд төртөө заавалчгүй бариа. Тэгжээж одоо танай ачаал болохоор байна гэж байгаа. Нөгөө манайхан ч одоо аягүй зү тэгээд нэг юм үндс нэг юм тогтмол ойлголтоор л явдаг. 250 кW-гийн типэ гэвэл шууд 250 кW тэр чигт аваачаад өгчих юм шиг бодоод байхгүй. Гэтэл нөгөө нэг бидний хэрэглээд байгаа кава гэдэг маань өөрөө бүрэн чадлын хэмжээ байдаг. Орон сууц олон нийтийн барилгуудаар бид надад киловатт гэдэг нь актив ачааллыг ашигладаг. Актив ачааллыг хөвчлэн бүрэн чадлын нэг 80% ч юм уу тооцож байгаа байхгүй. Тэгэхээр чинь шал өөр хэмжээ гараад ирж байна. Дахиад энийг тэр 80% 100% тултал бид нар ашиглах юм уу? Дахиад 70-80% ашиглаж нөгөө нэг трансформатор маань олон жилийн настай амьдрын шүү дээ.
Тэгээ тэрийгэ бодохоор ачаал нь дахиад багасчих واخгүй. Тэгэхгүйгээр одоо бид нар нэг юм тулгаж ашиглачаад эргээд нөгөөх маань одоо юм галын эрсдэл үүсгээд байгаа нэг юм аюул байна. Одоо яг хоо энэ тэгэл бас одоо хөөрхийн нэг барилгын асуудал биш Улаанбаатар хотын асуудал юм байна л да. Тэгээ одоо бид нар чинь нөгөө 5 дугаар цахилгаан станцаа хүлээгээл те. Тэгэл ингээл тогны хязгаарлалтанд ороод байгаа нь те. Тэгээ аргачгүй тэгээд ер нь ингээд юм яг хоо зүгээр би тэгж л ажигласан дийлэнхтэй юм барилгын компаниудын эздүүд айгу тийм дураараа. Тэгээд үнэхээр энэ техникийн нөхцөл нь одоо мэдхгүй те 1000 гэ гарцсан байхад чинь заавал одоо 1000-таа тулгаад илүү гарах юм бол одоо ямар эрсдэл гарах вэ гэдгийг тооцохгүй зүгээр л тэгэл хийчээч гэдэг ч юм уу. Энэ талаас нь л би нөгөө өөртөө тохиолжсэн байна. Ер нь нэг юм үйлчлэгийн төвтэй орон сууцнууд дээр аягүй их гардаг штеп. Анхны төлөвлөлтөөр ерөөсөө ийм байхгүй дандаа нэг дэлгүүрийн зорилттой ч юм уу байж тал дараа нь бага ресторан оруулаад ирдэг. Яг нэг ийм хот бот ийм өндөр зэрэглэлийн ресторан ч гэдэг юм уу те. Ингэнгүүт нөгөө ресторантай маань цахилгаан ачаалал дэлгүүрийн цахилгаан ачаалал тэс үр болоод гэж байна. Тийм шүү дээ. Баян хэдэн зуун киловаттын хэрэглээ ороод ирдэг. Дэлгүүрийн ачаалал ч өөрөө 10-20 киловатт зарим нь хэрэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр л нөгөө нэг цахилгаан ачааллын даацсан нэтрэл. Тэгээ нөгөөдхийгөө хэрвээ мэрэгжлийн байгууллагаар тэрийг хийлгээг бол сул автомат байл шууд авчдаг гэж. Тэр нь даачаад аахгүй ерөөсө тооцоолж үздэг гэсэн. Тэгээ энээсээ болоод бас галын эрсдэл гарч байгаа. Тэгээ нөгөө хөрөнгөний эзэн маань яаж юм гэхээр нэг дүрээсээрээ нэг дүүрэг олох гэсэн биш бүр тэрнээсээ объектоо галтах хүртэл аюул байгаа байхгүй. Тийм магадгүй тэгэл нөгөө харамч хүн 2 дахин төлнө гэдэг шиг тий нэг магадгүй тэр цахилгааныхаа ажил дээр хэмнэлт гаргаж байгаа юм шиг боловч эцсийн бүлэгт урт хугацаанд ашиглалтад маш том эрсдэл үүсэж байна гэдэг. Маш том эрсдэл. Тэгээд энэ хөрөнгө чинь зөвхөн 1-2 жилийн настай хөрөнгө биш шүү дээ. Барилга бол өөрөө хэдэн 10 жил 100 жилийн настай байх шүү дээ. Сайн байвал 100 жил. Ер нь бол насжилт нэг 60 жил. 60 жил тий. Тэгэхээр энэ хугацаанд ямар ч асуудалгүй хөрвүүл ажиллагаа явах хэрэгтэй шүү дээ, тий. Магадгүй дунд нь томоохон хэмжээний засвар урахыг үүсэхгүй л дээ. Засвар үйлчлэгээ байнга хийгдэл хэрэгтэй, сайжруулалт хийгдэл хэрэгтэй. Гэхдээ дунд нь эрсдэл гарч болохгүй байхгүй. Галын аюул гарч болохгүй. Тий, одоо ингээд хуримтлалын сан гэдэг амар тийм том асуулт байдаг, тий. Тэгээд яг одоо би бол одоо сөөхүүдэд юу зөвлөдөг вэ гэхээр за дээвэр дээр хуримтлалын сан үүсгэе. Лифтэндээ хуримтлалын сан үүсгэе, фасадандаа хуримтлалын сан үүсгэе гэж одоо зөвлөгөө өгдөг байхгүй юу? За тэгэнгүүт тэр шиг одоо яг ийм цахилгааныхаа ажилд хуримтлалын сан үүсгэх хэрэгтэй юу? Ер нь хэрэгтэй. Бүхэл бүтэн яг нэг айлын хэмжээнд ярихаар магадгүй жижиг зардал болох гэдэг магадгүй. Бүхэл бүтэн орон сууцны хэмжээнд ярихаар нөгөөх нь өндөр зардал болдог. Тэгэхээр нөгөө нэг одоо шинэ автоматны насжилт гэж байгаа шүү дээ. Үйлдвэрээс асан хугацаа гэж байгаа. Энэ насжилтанд тохируулаад ч юм уу те зарим тохиолдолд шинжилтийг шаардлага гардаг. Эсвэл одоо гэрэл гэрэлтүүлэг сайжирдаг ч гэдэг юм те. Чинь хуучны байдлууд бүгд л улаас лам ашигладаг. Нөгөөх нь айгүй өндөр цахилгааны хэрэглээд байсан. Одоо бүгд ледер сольж шүү дээ. Шууд ледер бүгдийн сольж мандаж чинь жоохон өөрчлөөч ч юм уу те. Энд жоохон биш вэ? Энэ талтаа гаргаж чиж гэдэг юм. Ингээд ирэхэд л нөгөө нэг зардлын асуудал яригдал нам гацчих шин. Тэгсэн ирнэ л нөгөө улаасгаа ашиглал те. Улаас лампны ашиглалтын хугацаа чинь 800 мянган цаг ч юм уу юм хөл байгаа шүү дээ. Лед гэрэл чи өөрөө 10,000, 15,000, 25,000 цаг хүртэл байгаа. Одоо тэр нөгөө нэг хуримтлалын санг жишээ нь одоо яг одоо за мэдээж угаасаа энэ байнгын одоо гэрлийг сольдог шүү дээ. Тэрэн дээр бол хуримтлалын сан хэрэггүй шүү дээ. Тэнгүүд яг юундаа зориулах юм? Тэр нөгөө нэг юундаа одоо тэр самбаруудаа зориулах гэсэн үг шүү дээ. Яг нөгөө нэг самбарын яг шаардлагатай тэр ажил үйлчлэгээндээ зориулаад тодорхой хэмжээний хуримтлалын сан байхад бол хүн одоо нэг барилга дээр тухайн офис төр ч юм уу те ямар нэгэн эрсдэл үүсэх гэдэг нь гэхэд тэрийгээ шууд хуримтлалын сангаасаа гаргаад бас хийчих боломжтой л болж байна гэсэн үг л дээ. Нэг төр өндөр хэмжээний зардал гарахгүй л гэсэн. Өстөрл одоо магадгүй гэрлийн жижиг зардал бол нэр хүмүүс одоо юунд ажиллагаа л гэсэн үг л дээ. Тий. Одоо тэр одоо хоёлаа нөгөө хоёр байшин руугаа буцаад чийл да. Нөгөө 39-р байран дээр жишээ нь магадгүй тий одоо тэр цахилгаан нь үнэхээр амар байсан шүү дээ. Тэнгүүд тэр асуудлыг шийдэхийн тулд жишээ нь магадгүй багцаалдвал хичнээн төр болох байсан бол багцаалдвал одоо нэг давхар дээр нь жишээ нь тооцож үзэхэд давхрын самбар нь одоо тоолоруудын жишээ солио л да тийм. Тэнгууд одоо тоолорыг бас янз янзын асуудлууд яригдж байгаа. Энгийн тарифтай тоолор байх уу? Ухаалаг тоолор байх уу? Одоо хэрийн тохиолдолд одоо ухаалаг тоолор руу бас шилжиж байгаа. Нэг тоолорын заалтыг шууд цаанаас програмаар нэгдсэн байдлаар авдаг. Ачаал литрүүл тасалдагч гэдэг юм те. Ийм байдлаар шилжиж байгаа. Ухаалаг тоолорын үнээс чи 200 сая үлдэрч одоо идэв тийм баг 300-аад мянга байт юм лу. Тэр хавцаа баг байгаа хаа. Тэр айлынхаа тоогоор. Тийм айлынхаа тоогоор одоо тэр нөгөө кабелийг бас биелэх гээд тахгүй. Тийм кабель мабел одоо яг хуу магадгүй нэг самбар бүтнээр нь тэгээд за тоолорыг оруулах бүр самбарын кабель авдыг шинжилээд тэгээд монтажтай явах лав давхар бол хандаар нэг 1-2 сая төгрөгийн зардал лав гарч таарна. Тийм тэгээд давхраараа дэше үржих нөгөөх маань лед бас зардал гараад ирэх л байна.
Зөв. Тэгэхээр одоо яг хуу манай подкастыг хүмүүс одоо сонсснороо магадгүй сүүхийн дарга нар ч гэсэн ойлголт авах хэрэгтэй. Юу гэхээр цахилгаан чинь бол мэдээж амар том асуудал. Усгүй байвал бид нэг хэцүү байдаг шиг цахилгаан байхгүй бол бас хэцүү. Угаасаа энэ ойлгомжтой тийм. Гэхдээ үүн дээрээ бас ингээд жоохон мэрэгжлийн хүмүүсийн зөвлөгөөг авдаг байх хэрэгтэй. Магадгүй нэг удаа нөгөө нэг лифтийг жилд нэг магадлалд оруулах хэрэгтэй гэдэг шиг тийм. Одоо тэр цахилгаанаа бас нэг магадлалд оруулаад мэрэгжлийн байгууллагуудаас зөвлөгөө аваад за тэгээ магадгүй нэг сар болгон мэдгүй 2-3 сартаа нэг удаа ч юм уу тийм. Тэр чангалгаа сервисээ хийлгчдэг. Тийм байвал одоо та бүхний барилга удирдах байгаа барилга чинь бас ингээд аягүй сайхан менежменттэй байгааг нэг үндэс болноо. Тэгээ цахилгаан байхгүй бол юу ч байхгүй болноо тий. Айгуу. Тэгэхээр цахилгаантай холбоотой бас нэг яг хүмүүс нэг уриалах бас зүйл байна шүү дээ. Илүү хэрэглээг ойлгох танах хэрэгтэй. Ашиглаагүй гэрэл байл унтраах хэрэгтэй. Хэрвээ одоо угаалгын машин ажиллаулмаар байгаа бол оргил ачааллаас одоо жоохон зөрүүлж ашиглах хэрэгтэй ч гэх юм уу. Бас нэг юм улс орныхоо яг ингээд тулцсан байгаа энэ асуудал бас иргэн хүнийхээ хувьд ч гэсэн тодорхой хэмжээнд оролцоотой байх хэрэгтэй шүү. Тэгэхээр бас аливаалх нэг юм цахилгаан хэрэглээгээ оргил ачаалтаа зөрүүлж ашиглаж байгаарэ. Одоо тоосоос оруулмаар байсан ч гэсэн яг оргил ачаалаас жоохон зөрүүлээрээ. Буцаа зэрэглэмээр байсан ч гэсэн зөрүүлээрээ. Ачаал гэдэг чинь 6-аас хойшоо юу? Хүмүүс гэртээ хоолоо идэг үү? Яг тэр. 6-аас 9 цагийн хооронд яг ид ингээд юм бужигнж идэг үү шүү дээ тийм. Хүмүүс яг гэртээ арай л уцаа залгаал Уш алуу чи юу ийдсэн бэ хүүхэд минь хогоос оруулчих гал давхар тоосрогч ажиллуулаад лөөний халаан юм чимээр ингээд ус цуцлгаа ч юм ингээл ерөөсө бүх ачаалал яг нэг зэрэг явж идэг үе байхгүй. Бас мэдмээр л юм байна. Би ч гэсэн бас оргил ачааллын үед л их ажиллаа идэм байна. Тийм байна тий. Бид нар өөрсдөө ч мэдгүй л тэрийг ингээд тэр цагуудыг бид нар өөрсдөө оргил ачаал болгоцсон байхгүй. Яг нэг харж ирэл яг нэг хөдөлгөөнд ордог энэ үе болгоцсон. Тэгэхээр мэдээж нүн хүн хоолоо хийх тий. Энгийн хэрэглэнүүд байлгүй л яг хаа. Гэхдээ аль болох боломжтой бол ядаж нөгөө нэг хувц авах та ч юм уу асуулт тоосрогч ажиллах та зөв оргил ачаалаас зөрүүлэхийг хичээгээрэй гэдгийг бас уриалмаар. Энэ бол үнэхээр эрчим хүчний салбарт ажилладаг хүний уриалга байна. Тий бүгдээрэнд нь л асуудал байгаа тий. Угаасаа л тогтой холбоотой. Бүгд өнөөдөр манай оффист бас тог тасарна гэчээд тасарсангүй азуулж. Тэр нэр аягүй баярлаад байгаа. Тий аягүй баярлаад байгаа байхгүй тий. Ашиглалтын явцад одоо магадгүй одоо хүмүүс ингээд тийм хүслээрээ ингээд хэрэглээгээ илж штэ тий одоо ингээд магадгүй ингээд тогоо ингээд салаалуулах гал тий одоо бүр яг нэг тийм хүсэлт ч гэсэн иржээс юу гэхээр ингээд генератораа нь одоо манайх барилга генератортай байлаа гэж бодъё л та генератораа зөвхөн өөрийнхөөг нь бас давхар ингээд нөгөө өөрийнхөө давхрыг тогтоо байлгахыг хүсээд бүр ингээд тэр генератор руу холбуулахыг хүсчихсэн байхгүй нэг хүн тэг гих мэдчихлээ. Яг ашиглалтын явцад юг хийж болохгүй вэ ерөөсөө нөгөө аюулгүй байдал талаас харуул. Ер нь яг ашиглалтын явцад нөгөө тооцоололгүйгээр ямарваа нэгэн одоо нэг юм ачааллыг нэмж болохгүй. Бүгд одоо тэр чин тооцооллын үндсэн дээр хийгдсэн байгаа шүү дээ тийм. Жишээ нь яг гэхдээ хошны орс барилгууд дээр нэг юм асуудал үү. Нэг холболтой ярьцтай тэндээсээ гэрэл нь унтраалган нарзаатг ингээд бүгд авцсан байдаг байхгүй. Гэхдээ одоо л яаж нэхэлэр гэрлийн шугам тустай. Арзаатгны шугам тустай. Арзаатгийг бүр дифференциал автоматаар бүр хамгаалж өгч байгаа. Энэ нь яаж юм гэхээр ялгуурын гүйдлийг мэдэрч өгдөг. Ингэснээр нэг юм хамгаалагчид илүү сайжирдаг байхгүй. Тодорхой хэмжээний гүйдэлүүд ямар нэгэн бие рүү ч юм ингээд их билет алга болоход шууд тасалдаг тийм автомат байхгүй. Тэгвэл унтраалга одоо шиг гэрэл арзаатгны шугам хоёрыг одоо нэгтгэж болохгүй гэсэн үг гэн. Тэр чинь одоо яг нэг үндсэн экспертизээр батлагч байгаа зурган дээр хүртэл тусдаа автомат дээр тусдаа шугамар дижигдэж байгаа. Гүү ингээд нэг юм тийм шинэ зөндөл байдаг л та. Жишээ нь галтгооны тавилга шинээр хийлгээд бүх ингээд докова нэг дор байрлуулаад пэйж нэг дор байрлуулаад хамгийн ойр арзат нэг юм эндээс салаалж өгч гэдэг байхгүй. Гэтэл барилга шинээр угсрахтаа ямар төлөвлөлтөд төвлөр доков плетик яг тэр өндөр ачааллын хэрэгслүүдийг тусад нь бүр нэг группээр дижигдсэн байж дээ. Магадгүй нөгөө кабель нэм хүчин чадал нь өндөр байх нь шүү. Тэгээд тэрийг 4 юм уу 6 мм квадратын кабелээр тусад нь бүр татж өгдөг. Тэгээд хөргөгч болон бусад нэг энгийн хэрэглээний арзаатгнуудын тусны группэр ч юм хийцэн байж. Тэгэнгүүт хамгийн нөгөө ачаал багтай арзаатгнаас бүгдийг нь ажил салаалаад хиншүү сурагчны ч юм уу арзаатгнаас бүгдийг салаалаад ингээд ойр зур хэрэглэнүүд өгчдөг. Тэгээ билетийн ажиллуулаад яваад байдаг цаана хиншүү өрөөс гараад сүултээ бүр болох байлт. Ийм асуудлууд бол аягүй их. Тэгэхээр яг зориултын арзаатгийг яг зориултын хэсгээс авах хэрэгтэй. Арзаатгийг тул арзаатгнаас салаалах хэрэгтэй. Тийм зориултын бус зүйлийг бас хүмүүсээс хүсч болохгүй, хандаж болохгүй. Гэхдээ яг манайхан чинь бүгд цахилгаан чинь шахуу болцсон ус үе байдаг. Тэгэхээр өөртөө дур мэдээд хийждэг. Гэхдээ энэ маань өөрөө маш том эрсдэлтэй шүү. Аюултай шүү. Тэгэхээр өөрийнхөө аюулгүй байдлыг, гэр бүлийнхээ аюулгүй байдлыг бодчихвол заавч мэрэгжлийн хүмүүст хандаад яг нэг зохих норм стандартын дагуу
ажлаа хийлгэж гараа л гэж бас хэлмээр байна. Одоо нөгөө дээр үед ингээд гэрт нь ингээд тоолорууд нь байдаг байгаад тоолорынхаа заалтыг ингээд өөрчилж мөрчдөг гэсэн. Тэр үе байх байлцсан уу? Одоо тийм юм байна. Одоо бүр ухаалаг тоолортой болсноос хойш бүр бүх асуудал арай шал өөрөөр хэрэгжиж байна. Цаанаас одоо үндсэндээ бүр хэрэглээг нь харж гад тасалж ийн залгаж ийн гэдэг чинь бүр ямар хэмжээнд хөгжсөн байгааг харж байгаа байхгүй. Зөв. За ер нь бол ингээд ийм маш одоо өргөн дэлгэр тийм яриа өрнөлөө гэж бодож байна. За тэгээ би нэг сүүлийн асуулт одоо яг ийм асуудал үүсээд байна. Тог тасраад байгаа. Улсаас тог тасраад байгаа. Тэнгүүд одоо ингээд аж ахуйн нэгж байгууллагуудын одоо цахилгаан бараанууд ингээд эвдэрч ийн л да. Шатаад байна гэдэг ингээд гомдол мэдүүлээд ингээд постууд айгүйх яваад тэнгүүд тэрийг ингээд очиж ярьцлага авч ийн л да. Тэнгүүд одоо жишээ нь ингээд улс буруутай байна штэ нэг талаасаа тий. Тэгтээ би миний харж байгаагаар бол та нар өөрсдөө бид нар ингээд тогийг чинь таслалаа шүү гэж хэлсэн штэ. Ингээд пост ингээд орсон тий. Тэрийг хараад та нар тэднийг магадгүй салгасан байх ёстой гэдэг тайлбар өгөх болов уу гэж би бодоод байгаа юм. Тий. Тэр бас тийх бах тий. Эсэргээрээ бас тий. Магадгүй үнэхээр энэ одоо сая өнөөдөр чойжо сайдын хэлж байгаагаар 27 оны 7 дугаар сар хүртэл бол ингээд ийм хэлбэлцэлтэй байна гэдэг жбайгаа байхгүй. Тэнгүүд одоо аж ахуйн нэгжүүд яах ёстой юм. Дандаа ингээд юмаштайгаад иж болохгүй зү тий. Яг үнэ. Энэ дээр яг нөө бүгдэнд нь тийм нэгдсэн ойлголт байхгүй л тий. Гэхдээ уг нь бол манайхан ч бас нэг юм практикийн айгүй хүмүүс шүү дээ тий. Эзэнээсээ л тог тасардаг байсан гэдэг шиг. Тог тасраад ирэнгууд зурагч чачдээ шүү. Цаагуур нь яг унтраагаараа удирдлагаар унтраадаг шүү дэргээл бүгд нэг юм ахуй ойлголттой байхгүй. Яг тэрэн шиг тоног хөрөмжүүдээр нь салгачиж зүгээр эсвэл ашиглалт хариуцдаг хүнтэй ч юм уу компанид байвал магадгүй автоматуудаа буулгачаад яг тог ирсний дараа нэг нэгээр нь ингээд огцом ачаал үүсэхгүйгээр зөвхөх юм бол одоо тэр эрсдлүүд бас харьцангуй багасна. Нэг дор мэдээж нэг хэмжээний одоо гүйдэл ирэхээр ачаалаас хамаарат гүйдлийн өсөл ч юм уу буурал ч юм уу хүчлийн хэлбэлцэл үүсэж байгаа байхгүй. 220 байх маань 240 50 ирчээд буцаад 220 болдог ч юм уу тий. Иймэрхүү асуудлаас болоод бас жоохон мэдрэг тоног хөрөмжүүд шатчихад байгаа асуудлууд бол гарч байгаа. Гэхдээ одоо би бол бас нэг талаараа UPS-тэй бас байх хэрэгтэй юу? Энэ ингэж UPS өөрөө жоохон өндөр зардалтай. Дээрэс нь одоо батарейтай хөрөмж учраас насжилтын явж гисэн асуудал та. Гэхдээ үнэхээр одоо өндөр үнэтэй тоног хөрөмж ашигладаг бол тог тасарч болохгүй тийм тасалталгүй ажиллах ёстой бол UPS суйрлуулах шаардлагатай. Уг бол генератор тийм генератор байсан ч гэсэн UPS тавих хэрэгтэй. Нөгөө нэг генератор чинь өөрөө бас нөгөө нэг юм тоног хөрөмж тийм мотор байгаа. Нөгөө машин асаангууд ингээд нэг вүүн гэж асчаал буцаал нэг хэвийн болдог шүү дээ. Яг тэр шиг генератор ч гэсэн асаад хэвийн болоод нэг хүчлээ хэвийн гаргах хугацаа байгаа. Тэгэхээр тэр нэг сүүлийн үед нэг 3-5 секунд ч юм уу болцсон байна л та. Энэ хугацаанд нөгөө тог маань тасраад буцаад ирэх гэдэг байгаа байхгүй. Энэ хэдхэн секундын нэг тогны асуудлыг UPS маань барьжгаад буцаагаад генератор нь одоо хэвийн болгоод гаргангууд нь хэвийн үйл ажиллагаа явуулдаг юм. Эмнэлгүүд дээр бол хамгийн түрүүнд одоо генератор UPS 2 зэрэгцээ ажилладаг шүү дээ тийм. Бүх байрыг одоо лифт нь ундаггүй, тог нь тасарсан ч гэсэн магадгүй генератортай гэд байдаг болгоул бас гоё л ахал та. Тэгтээ тэр чинь нөгөө маш их зардал нь. Тийм маш их зардал. Тэгээ бүх байрны гадаа дизель генератор суйрлуулах нь бас асуудалтай байхгүй. Зайлбарч байхгүй. Тэгэл нэг магадгүй тийм ингээд хийцээр нэг сая яваар гараад өнцгөөдлөр ч юм уу тийм ингээд доггуулж штэ тийм. Улаанбаатар даяараа ингээд баахан генератор ажиллаад ингээд иглээ бас асуудалтай гэх тийм. Тэгээ бензин нь олдохгүй штэ. Харин яг үнэхээр ч нэг шаардлагатай. Банк санхүү байж гэн тийм. Эмнэлэг байж гэн. Онцгой байдал цагдаагийн газрууд байж гэн тийм. Яг ийм шаардлагатай газрууд дээр генератороос өрлүүлээд UPS-ээ тавиад ингээд хэрэгтэй. Дээрээс нь дата центрүүд гэж байгаа шүү дээ тийм. Эсвэл нэг унж болохгүй серверүүд гэж байгаа. Гадны хөрөнгө оруулалтын компаниуд энэ чинь сервернээс унж болдог компаниуд байгаа шүү дээ. Тэд нар бол ялтгүй генератор тавиад UPS тавиад ингээд найдвартай ажиллагаагаа хангах нь л зөв. UPS маань өөрөө зөвхөн нөгөө нэг юм тог тасарсан хооронд барихаас гадна хүчлээ тогтворжуулж барьж байгаа байхгүй. Бүр их бас хүчлийн савлгаанд мэдрэгдэх хөрөмжтэй байх юм бол тог тогтворжуулагч бас тавьж болно. Зөв. За тэгээд ерөнхийдөө яг баярлаа. Тийм тэгээ подкастаа нөгөө төгсгөөд ингээд дүгнэлт толгойд хэлье гэж бодож байна. Юу вэ гэхээр за мэдээж одоо барилга болгонд инженерийн шугамшуулжээ байгаа. Тэр болгонд тоног төхөөрөмжүүд байдаг тий. Тоног төхөөрөмжүүд асар үнэтэйгээр суйрлуулагдсан. Тэгээ түүнийг одоо мэргэжлийн хүмүүс сервис арчилгаа туршлагыг авч явбал насжилтыг нэмэгдүүлж байгаамаа.
гэдгийг ойлгуулах гэж байгаа. За тэгээд сүүхийн дарга нар магадгүй ингээд мэрэгжлийн байгууллагаас ингээд зөвлөгөө аваад дүгнэлт гаргуулад өөрсдийнхөө одоогийн нөхцөл байдал, цахилгааны нөхцөл байдлыг одоо ямар төвшөнд байгаа юм бэ гэдгийг бас нэг мэдээд авчвал те. Тэгээд хооштой сервисээ яаж авч явах вэ гэдэг юм уу. Энэ дээрээ бас айгүй анхаарах бол айгүй хэрэгцээтэй юм а гэдгийг ярихыг зорилоо. За тэгээд маш их баярлалаа галаада. За тэгэд өөр одоо магадгүй чиний талаас одоо ингээд юм хэлмээр байсан зүйл те ингээд яг юм ашиглал талаасаа үлдсэн байвал микрофоныг чамд үлдээе. Окей. За юу зөрж оролцуулсанд бас маш их баярлалаа. За тэгээд ашиглалтан дээр одоо нэг хүмүүс маань нэг юм тодорхой нэг бас нэг ойлголтыг аваасаа шууд одоо засаарт одоо нэг л ингээд засчмаар байна гэдэг зүйл хүсэл айгүй хэцүү. Жишээ нь эмчтэр та би чи өдөөд ч одоо газ идгээгээл тэгэхэд эмч яаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр заавалч оншлон тий тэр хүнээс шинжилгээ аавна. Энэний дараа оншийн тодорхойлоод яг тохирсон эмчилгээг хийн. Яг тэрнтэй адилхан. Ашиглалт үйлчлэгийг хийхэд бол заавалч үзэх хэрэгтэй. Үзээд асуудал нь хаана байгаа, эрсдэл нь хаана байгаа. Тэрийг олох хэрэгтэй. Тэрний дараа тохирсон эмчилгээ буюу тохирсон засваруудыг хийжээж нөгөө нэг барилгаа маань эрсдэл арилгах байхгүй. Тэгэхээр ийм юм шатраалсан арга хэмжээнүүд байдаг учраас энийг та бүхэн маань бас нарийн сайн ойлгож үзээрэй гэдгийг бас хэлмээр байгаа. За тэгэд маш их баярлалаа. За өнөөдрийн подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. За тэгээд анхааран сонссон та бүхэнд маш их баярлалаа. За урайгаа хэлээд дуусгачих. Хотхны соёлоос хотын соёл эхлэх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.